Сайн мэцхан үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? Тэгэхээр нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлдэг ажлуудыг одоо өглөө бүхэн үзэгч танд хүргэдэг ажилсаг Улаанбаатар эхлэж байна. Тэгэхээр энэ өглөөд үзэгч та бүхэнд хүргэх мэдээлэл маань за Монгол улсад нийтийн аж ахуйн салбар өөрчлөж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан за орон сууц нийтийн аж ахуйн газраас одоо цуврал болгон пүрэв гараг бүр мэдээллийг хүргэж байгаа. Үзэгч та бүхэн хамтдаа байгаарай. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон 74 дахь жилдээ нийслэл хотын оршин суугчдын 5 тухтай амьдралын төлөө бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа оройтойгоор ажиллаж байна. Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууц байрны 111031 өрх, 365593 оршин суугч, 9963 данжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа их чадлын 184, бага чадлын 372 ус тулаан дамжуулах төв, халаалтын 294.4 км, хэрэгцээний халуун усны 230.5 км, хүйтэн усны 160.6 км, ариутгах татваргын 213.9 км инженерийн шугам сүлжээ, тог төхөөрөмжийн засвар ашиглалт үйлчилгээг хариуцсан 24 цагийн турш ус тулаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. За та үзэгчдэд маань одоо өөрсдийн байгууллагын үүсэл хөгжлийн тухай товч мэдээлэл өгч. За манай орон сууцны удирдах газар буюу орон сууцны байгууллага нь үндсэндээ бол 90 жилийн түүхтэй байгууллага. За үүний дотроос манай орон сууцны төв түгэх гэдэг байгууллага маань орон сууцны тайч удирдах газрын баруун зүүн төв гээд Улаанбаатар хотын одоо гадна дулааны шугам сүлжээгийн 3 хуваасны нэг хэсгийг нь бол хариуцдаг. Нэлээд одоо том объект байгаа. За манай өөрийн одоо төв түгэх төвийн харьяалалд хүт 678 9 10 гэсэн орон сууцны одоо 5 байгууллагын харьяаны шугам сүлжээ бохор цэвэр одоо усны шугамнууд бол харьяалагддаг. За манай төв түгэх нь бол нийтдээ 167 ажилтнтай. За 167 ажилтны бол ихэнх нь бол эрэгтэйчүүд эрэгтэй хүмүүс байдаг. За инженер техникийн ажилтан нь бол нэг 20% байдаг. За тэгээ бидний бол үндсэн үйл ажиллагаа бол услаан дамжуулах төв гэдэг одоо объект гэдэг. Энэ нь бол яг төв түгэхийн хэмжээнд бол 63 ширхэг байдаг. 63 ширхэг услаан дамжуулах төв өөрөө юу хийдэг вэ гэхээр зэрэг одоо манай төв түгэхийн хэмжээнд нийтдээ 68.5 км гадна одоо ус тулаан цахилгааны ус тулааны шугамнууд мөн одоо бохирын шугамнуудыг бол хариуцаж нийт одоо хариуцсан 5 хүтийнхаа хэрэглэгч нарын ая тухтай байдал тэднийг одоо цэвэр бохир усаар хангах дээр нь дулаанаар одоо найдвартай тасралтгүй хангах үйл ажиллагааг бол 24 цагийн турш тасралтгүй түгээх үйл ажиллагааг бол хангадаг. За ерөнхийдөө системийн маань хэмжээнд бол 63 степийн маань нэлээд одоо тоног төхөөрөмжүүд шинжлэгдсэн. Сүүлийн үеийн одоо орчин үеийн тоног төхөөрөмжүүд бол нэлээд тавигдсан. Суугч хэрэглэгчдэд бол хамгийн найдвартай одоо цэвэр бохир усаар бол үйлчилж байгаа ийм байгууллага байгаа. За юуны хувьд бол ажилчдын хувьд бол нийтдээ төрөм бид орцсон 160 70 ажилтнтай одоо нэлээд одоо нисэр тийм том байгууллага байгаа. Тэр нь танай одоо төвийн ойрын хугацаанд хөдөлж байгаа томоохон ажлууд ямар ажил вэ? За манайх бол жил болгон одоо өөрийн харилцагч байгууллага ус суугтай, дулааны шугам сүлжээтэй, цахилгаан шугам сүлжээтэй хамтарсан ажлын төлөвлөгөөг бол жил болгоны өвлийг өнтөөд авахын тулд бол төлөвлөдөг. За энэ жилийн томоохон төлөвлөсөн ажлуудаас бол сүүлийн үед бол нэлээд яригадаад байгаа хагас нэвтрүүлэх сувг шугам хоолойг бол гараар ухаж газар шороо зам талбай эвтгэс сэргийлж бол хагас нэвтрүүлэх сувгийг бол нэлээд нэвтрүүлж байгаа. Энэ жил 2 одоо их цур дээр маань тим ажил хагас нэвтрүүлэх сувгтай ажил орж байгаа. Нэг ажил маань бол шугам хоолой шинжлэх ажлууд
орж байгаа. Гэх мэтчлэн бид нар одоо газар доогоорох энэ ширийн одоо барилга байгууламжийг нэлийн шинжлэх ажлуудыг хийж байна. Энэ жилийн хувьд бол яг өнөөдрийн байдлаар их засвар урсгалцсаар бол төлөвлөсөн хугацаанд төлөвлөсөн одоо графикийн дагуу хийгдэж байгаа. За тэгээд их засвар урсгалцсаар толгойтой юмнуудыг манай одоо мэрэгжлийн инженерүүд нэлээд тодорхой ярих учраас би бол ингээд хэлье. Тэгэхээр томоохон төлөвлөж байгаа ажлууд гэвэл бид нар гадны их засвар хагас нэвтрэгсөв мөн одоо юу байгаа. Ялцсан бойлер, ялцсан дулаан солилцуур гэдэг одоо миний түрүүний дурдсан 63 судлаан дамжуулалт төв дотор байрлагддаг. Хэрэгцээний халуун хөт ус халаалтыг бол найдвар таамагдаг ялцсан дулаан солилцуур гэж байгаа. Энийг энэ жил бол 8 ширхэг бол сольж хүчин чадлыг нэмэгдүүлж хэрэглэгчдэд бол нэлээд найдвартай үйл ажиллагаа хангах ажлыг хийгээд эхлээд суйрлуулаа тавиад бол дуусж байгаа. 2001-ээс 2022 оны одоо урсгал болон их засварын ямар ажил төлөвлөсөн байгаа вэ? Засварын ажил хичнээн хөвтэй явж байна. За манай салбарын хувьд бол үндсэндээ их засвараар 8 нэр төрлийн ажлыг төлөвлөсөн байгаа. За урсгал засвараар бол 34 нэр төрлийн ажлыг төлөвлөж ажилласан. За их засвараар үндсэндээ шугам тоноглолын ажлыг англиад үзэх юм бол 2 ажил маань шугамын ажил байгаа. За энэ ажил бол өнөөдрийн байдлаар нэг ажлын бүрэн 100% дууссан. За нөгөө ажил нь 20% гүйцэтгэлтэй. За тоноглолтойгоо нийлээд үндсэндээ их засвар бол өнөөдрийн байдлаар 30% гүйцэтгэлтэй ажил хийгдээд төлөвлөгөөний дагуу явж байна. За урсгал засварын үед бол нийт 34 нэр төрлийн ажлыг төлөвлөсөн. За өнөөдрийн байдлаар 36% гүйцэтгэлтэй байна. За энэ дээр бол үндсэндээ 100% дууссан томоохон ажлууд гэх юм бол ариутгах татвар бол одоо 6, 7, 8, 9 10-тайгаа хамтраад угаалга маань 100% дууссан. За мөн одоо шахалтын ажлууд дулааны халаалтын болон хэрэгцээний халуусны нэгтгэж шахалтын асуудал төлөвлөлтийнхаа дагуу хийгдээд явж байна. За өнөөдрийн байдлаар үндсэндээ халаалтан дээр 80.3 км шугам шахахаас 69.2 км шугам шахаад 86% гүйцэтгэлтэй байгаа юм. За хэрэгцээний халуусан дээр бол 46 км шугам шахахаас өнөөдрийн байдлаар 37 км шугамыг шахаж нийт 81% гүйцэтгэлтэйгээр явж байна. За нойл зогсолттой холбоотойгоор бид нар бас аялалчлаа уялдуулдаг. Дулааны шугам сүлжээнээс үндсэндээ 5 сарын 15-наас халаалт зогссноос хойш хэсэгчилж манай дээр бол 4 удаагийн нойл зогсолт явагдаж байна. За нийт 63 ус дулаан дамжуулах төвтэй. За 63 ус дулаан дамжуулах төвөөс 27 ус дулаан дамжуулах төвийн нойл зогсолт бүрэн хийгдээд энэтэй холбоотой үндсэндээ засварын ажил дууссан гэж ойлгож байна. За өнөөдрөөс эхлээд буюу 7 сарын 26-наас эхлээд 30-ны хооронд нийт 25 ус дулаан дамжуулах төв зогсож байна. За энэ дээр мөн одоо зогсолтын үеэр хийгдэх хаалдар, мадуур, шугам, хоолой шахах, шалгах, солих ажиллабарыг бол бид нар энэ хугацаанд одоо төлөвлөд ажиллаж байна. За ер нь бол 8 сарын 4-өөс эхлээд үлдсэн одоо 10 зэтэй бид нар зогсолт болно. Манай сүүлийн зогсолт 7G магистрал, 6 магистрал зогсолт хийгээд тэгээд үндсэндээ энэ үеийн одоо засвартай холбоотой дулааны шугам сүлжээнээс зогсож байгаа нойл зогсолт маань дуусж байгаа. Ерөнхийдөө ийм ажлууд төлөвлөд ажиллаж байна. Их засварын хувьд болохоор 2 шугам солих ажил байгаа гэлээ хаана вэ? Нэг нь бол Баянгол дүүргийн одоо Хүтээсийн харьяа Баянгол дүүрэгт байгаа. Энэ дээр бол үндсэндээ бид нар халаалт хэрэгцээ халуун дуусны 5 ус шугамыг нийт 110 м тараас 550 орчим метр шугамыг солиод бүрэн бол дууссан байгаа. За нөгөө ажил нь бол Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо буюу Хөт6-гийн харьяа 45-ийн дараагийн 11-12 дугаар байрны хагас нэвтрэх тусгуугийн ажил маань үндсэндээ 20% гүйцэтгэлтэйгээр хийгдээд явж байна. Засварын ажлыг ер нь ямар хичнээн үнийг бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байгаа? За манайх бол засварын 2 бригадтай. Тэгээ үндсэндээ нэг хэсэг бол 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За тэндээ бол гайнуурчин засварчд маань ороо авчиж байгаа. Тэгэхээр 2 бригадтай 100 бол нэлээд л одоо хасан бүтсэн гэхгүй даваа гэмтлийг бол засварлаад л явж байна да. Та хагас нэвтрэх шугамын талаар мэдээлэл өгч. Хагас нэвтрэх сувг бол ер нь манай системийн хэмжээнд сүүлийн 2-3 жилд бол байнгын одоо засварын төлөвлөлтөнд ороод явж байгаа. За өнгөрсөн жил бид нар бас
Хөтологийн харьяа 60 дугаар степийг оруулсан. За энэ жилийн үеийн хас нэвтрэх сувг юугаараа даваа талтай ингэж төлөвлөд байна вэ гэхээр үндсэндээ дандаа автоцаантай хийсэг, тогтчлолттой, ногоон байгууламжтай, дээрээс нь одоо явган хүний бас тогтчлт байгаа учраас зам талбайг одоо дэд бүтцийг явцын дунд нэгдүгürt одоо байнга ухалт хийж хийгдэхгүй байдлаар шийдэж байгаа. Хоёрдугаарт одоо засвар үйлчлэгээ хийхэд маш одоо дөхөм шугамсуулжээ шалгаж хянахад ч одоо маш боломжтой болж байгаа. Тэр талаараа бид нар нэвтрэх сувгийг бол илүү одоо ач холбогдолтой юм аа гэж харж байгаа. За та манай одоо үзэгчдэд бас дулаан дамжуулах төвийн одоо онцлогийг хэлж өгч байна. Ус дулаан дамжуулах төв нь болохоор халаалт хэрэгцээний халуус, гүт усыг одоо хэрэглэгчид түгээдэг газар гэсэн үг. Одоо нэг үгээр хэлэх юм бол одоо халаалтын өргөлтийн ноцоосоор болон гүт ус, хэрэглээний халуусыг өргөлтийн ноцоосоор дамжуулан одоо гадны шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байгаа. Тэгэхээр дулааны шугам сүлжээнээс ус дулаан дамжуулах төв рүү ороод хэрэглэгчдэд түгээдэг гэсэн үг. Танай харийн хичнээн одоо юм ус дулаан дамжуулах төв. За төв түгээх төвдөр нийт 63 ус дулаан дамжуулах төв гэж байгаа. Одоо 4 дүргийг хамарсан гэсэн үг. Ус дулаан дамжуулах төвдөрийг сүүлийн үед хийгдсэн шинэ технологи юу? За орон сууцны удирдах газраас ерөнхийдөө эскада системийг ерөнхийдөө нэвтрүүлээд байгаа. Энэ системийг одоо төв түгээх төв дээр нэгцтэй байдлаар ерөнхийдөө нэвтрүүлсэн байгаа. Энэ маань ус дулаан дамжуулах 59 дээр ерөнхийдөө хасын занаас тоног төхөөрөмжийг удирдах, тоног төхөөрөмжийн параметрын мэдээллийг харах боломжтой болсон байна. Таних боломжтой. Тэр системийн давуу тал ерөнхийдөө автоматжуулсан гэж ойлгож байна. Ерөнхийдөө одоо хүний өмнө нь бол хүний гараар одоо тоног төхөөрөмжийг ажилуулдаг байсан бол одоогоор алсын занаас тоног төхөөрөмжийн параметрын мэдээллийг харах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Ерөнхийдөө засвар үйлчлэгийг эмчилж гисэн хурдан сургаа засварлах боломж нэг өгөөс бүрдсэн гэж ойлгож байна. Одоо танай харийн дагуу бүх ус дулаан дамжуулах төвүүд скада систем суулгах уу? Тэгээ ерөнхийдөө суйрлал ингээд орон сууцны тааж боддог газар ерөнхийдөө хэтийн төлөв ерөнхийдөө бичсэн болж байгаа. За та хэрэглэгчид хандаад юу гэж вэ? За хэрэглэгчид хандаад бол ус дулаан дамжуулах төвийн ерөнхийдөө газар доорх шугам сүлжээгээр явхад ерөнхийдөө цахилгааны болон холбооны кабелийн доор манай шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээ явдаг. Энэ маань одоо бид нэр өвөл зүүнний аль ч үйлдвэрт 24 цагаар одоо хэрэглэгчдэд одоо халаалт хэрэгцээний гүт усыг дамжуулахын тулд бид нар гэмтлийг бүтэн шуурхай засварладаг. Гэмтлийг засварлах явцад орон сууцны одоо тогтчлолттой талбай ч юм уу одоо асфальтын зам дээр ихэвчлэн одоо ухалтай ажил гүйцэтгэдэг. Тийм учраас одоо хэрэглэгчд маань зарим хэрэглэгчд маань одоо дуу чимээгтэй байна те зам талбай сүйтгэлээ гэж бас бидний арай буруугаар ойлгодог. Тийм учраас хэрэглэгчд маань бид нэр хэрэглэгчтэй халаалт хэрэгцээний халуун хүүтэн усаар хангахын тулд одоо энэ засвар үйлчилгээ хийж байгаа шүү гэдэг бас хэрэглэгчтэй ойлгуулж хэлсэн юм аа. За та үзэгчд одоо ус дулаан дамжуулах төвийн одоо дулаан хангамжийн талаас мэдээлэл өгч байна. За ус дулаан дамжуулах төвийн дулаан хангамж нь ерөнхийдөө бол дулаан цахилгаан станцтай уялдаа холбоотой. За дулааны цахилгаан станцаас өндөр даралттай температуртай усаар айл өрхөөдийн одоо халуун ус одоо пари гэдэг бихэд эндээсээ тохируулж халааж байгаа. За ерөнхийдөө гадаа гасах 39 градустай үед байлгын ноорон дөрвийн дагуу 18-аас 20 градус дотор агаарын температурыг 18-аас 20 градус байлгахын тулд бид эндээсээ одоо тохируулаг хийж байгаа. За хэрэгцээний халуун усны хувьд мөн адилхан стандартын харлыг хангасан 50-аас 50 градустай халуун усыг бэлтгэхийн тулд бид нар ус дулаан дамжуулах төвсийг ерөнхийдөө бэлтгэдэг байгаа. Өвлийн үйлдвэрүүд гардаг хүндрэлүүд юу вэ? За өвлийн үйлдвэрт гардаг хүндрэлүүд гэхээс за сая хэлсэндээ дулааны шугам сүлжээнээс хамаарна. За дулааны шугам сүлжээнээс даралт зарцуул бага ирэх юм бол тухайн ус дулаан дамжуулах төв маань өөрөө бас доголдоод эхэлнэ. За мөн дамжуулах хоолой шугам гэмтлээс болоод хэрэглэгчдэр хүрэх дулаан халуун ус манаас доголддог. За бас нэг зүйл болохоо хэрэглэгчдийн бас буруутай үйл ажиллагаанаас бол доголдох асуудал бас зөндөө гардаг байгаа. Ер нь өвлийн үйлдвэрт дулаантай холбогдолтой ямар асуудал хамгийн их байдаг вэ?
За хэрэглэгчдээс өвөл бол халахгүй байна гэсэн дуудлага их ирдэг. За манай Услаан дамжуулалт төв нийтдээ 63 Услаан дамжуулалт төвтэй. За 63 Услаан дамжуулалт төв маань бүгд яг нэгэн зорилгоор ажиллаж байгаа. Тэгээд зарим газар нь хэвийн газар, зарим газар нь ингээд болохгүй байна гэдэг нь тухайн бас байрнаасаа шалтгаалж байгаа. За хуучны орон сууцны байрт шинэ орон сууц бас харьцангуй өөр байгаа. Тэгэхээр хуучны орон сууцны байрлалууд нь бол дулаан алдагдал нэлээд ихтэй байдаг. Одоо цонхороо алддаг. За дээд айл бол таазаараа, доод айл бол шалаараа дулааны алдагдлууд их байдаг. За орцны хаалга онгорхой, подоолын хаалга онгорхой зэргүүдээс дулаан алдагдал маш их байдаг. За тэгээд паар нь яг ингээд хэвийн халаад идэх нэг гэрн хүйтэн байгаад идэг. За энэ болохоор бас нөгөө халаах хэрэгслийн бохирдол гэдээ бас байдаг. За хэрэглэгч орсон суугчид маань ерөнхийдөө зуны засвартаа өвөлдөө бэлтгээд дулаалгаа хийгээд ариут пара угаалгаад тэгээ бас өвөлдөө бас бэлтэж яхад бас шаардлагатай байгаа. Оршин суугчид хэрэг пара угаалгахыг хүсвэл одоо хаана хандах хэвээр ямар зарчмаар байгаа вэ? За зуны засварын үед ерөнхийдөө манай 754 утсаар ерөнхийдөө дуудлага авч байгаа. За тухайн харьяа дүүрэг хорооны хэрэглэгч үйлчлэх төвдөө хандаад дуудлагаар угааж байгаа, тарифаар угаалгад гэж байгаа. Одоо угаахад ялгаатай пар гэж байгаа юу? Зарим нэг Оросын хөвчин хороодог шүү дээ. Тий, парыг ерөөхдөө угаахад бол ялгаа байхгүй. Салгаж аваад зориултын бодис тэглэгийн содоор угаагаад бас нэг анхаарах зүйл болохоор нөгөө босоо шугам гээд нэг давхраас 9 давхар хүртэл нөгөө босоо шугамаар пар маань халдаг байгаа. За олон жил болсон парууд маань ерөөхдөө бөглөлт их өгсөн байдаг. Одоо 1.5 см-тэй байх хэвээр юм маань олон жилийн хугацаанд нарийсаар гаад ингээд 5 мм шугамаар ингээд усгүйгээд байдаг. Энэ учраас нөгөө халтайг муу болдог. Тийм учраас 754 болон хэрэглэгч үйлчлэх төв одоо хариуцсан сангийн инженертэй хандаад одоо босоо шугамаа солиулах юм бол маш их өөрчлөлт ордог байгаа. Тэр ч одоо яг тухайн юм одоо давхрын бохоо айлууд гэсэн. Тий. Давхрынхаа одоо 5 давхар бол 5 давхар, 9 давхар бол 9 давхар айлаараа харилцсан тохиролцоод энийг ингээд солих юм бол ийм үр дүнд хүрэх юм байна гэдэг зүйлийг бол манайх бол сайн ойлгуулж өгч байгаа. Гэтэ ер нь бол танай байгууллагаас нэгдсэн журмаар тийм одоо солих удирдлага зохион байгуулдаг хүн байна тийм үү? Иргэд өөрсдөө санаачлах хэрэгтэй гэж бодлоо мөн үү? Тий. Нэгдсэн журмаар жилдээ нэг юм уу хоёр байраар сонгож аваад бүхэл бүтэн байраар нь бүх шугамыг бас солих үйл ажиллагаа өнгөрсөн жилүүд нисгтээр хийгдсэн байгаа. Нисгийн 60-61 гэдэг байруудыг өөрөөр бүх босоо шугамыг солиод бас нэг юм бол эргэлтийн шугам гэдэг айлуудыг ингээд карантин нэгэнгүүд халуус ирдгүү гэж ярьдаг. Тэр нь болохоор эргэлтийн шугам байдаггүйгээс болоод халуус ирдгүү. За өнгөрсөн жилүүдээр эргэлтийн шугам бас хийж өгсөн байгаа. Одоо альчуур хатаагч гэж бид нар ярьдаг. Альчуур хатаагчгүйгээсээ болоод ус маань бас халж ирэх нь удаан байдаг. Шинэ хуучин байрны ялгаа юм даа гэдэг үү? Солоны үед. За шинэ байрны хувьд бол мэдээж хуучин байрнуудаас бодох юм бол шугамын нэвтрүүлэх чадвар сайтай байгаа. Халаах хэрэгсэл маань сүүлийн үеийн панелэн болоод илүү сайн халааж байгаа. За хуучин нь болохоор мэдээ шугамын бөглөлттэй, зэвлэлттэй уучин орс парнууд маань одоо хэрэглэгч нь маань жил болгон ингээд нөгөө 2 жилд ингээд дээрээс нь давхарлаж буцсаар агаад одоо халаах чадвараас алдсан байдаг. Тийм учраас айл өрхүүдэд илгээд халаах хэрэгсэлтэй солих ч юм уу босоо шугамаа солих одоо дулаан алдагдлал багасгаарай л гэж хэлэх захимаар байна. Одоо хуучны барилгын дээр одоо төмөр пар насжилт гэж багхгүй. За шугам хоолоонд ирэхэд насжилт байгаа. За гадна шугам сүлжээний наслж бол ирэхэд 20 жил гэж явагдав. За айл өрхийн шугам сүлжээний наслалт 10 жилээс 15 жил гэж явдаг. Одоо 1989 онд ашиглалтанд орсон, 80-аад онд ашиглалтанд орсон байруудын наслчийн хугацаа дууссан байдаг. Тэгээд хэрэглэгч нь байраа засахтаа шугам хоолоогоо ерөөхдөө сольдгоо зөвхөн дээрээс нь давхарлаад бодцдаг ч юм уу өнгө үзмж талдаа анхаардаг боловч яг гол зориултынхаа юмыг бол ерөөхдөө засварынхаа ер сольдог байгаа. Ер нь хамгийн сүүлд одоо хэзээ хэрэглэгчд пара угаалгацсан байх ёстой вэ? За манай урсгал засвар ерөнхийдөө 5 сарын 15-наас эхлээд хаагдаад 9 сарын 15-нд бүх засвар үйлчлэгээ явагдаж байгаа. За хамгийн сүүлийн хугацаанд та 9 сарын 1-ээс өмнө дуудлага өгөөд өөрийн одоо халаах хэрэгсэл пар босоо шугамнуудаа солиулах боломжтой. 9 сарын 1 гэхэд ерөнхийдөө бүх цэцтэй байнуудынхаа үйл ажиллагаа залхахад бэлдээд шугам хоолоо усаар дүүргэсэн байдаг. Тийм учраас та бүхэн 9 сарын 1-ээс өмнө ямар ч сан халаах хэрэгслээ угаалгаарай.